Сайн байцгаана уу? Хууль зүйн дотоод хэргийн сайд энх баяр саяхан өмнөх засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн үнийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтуудын талаарх сөрөг мэдээллийг бүрэн устгуулж цаашид түгээхгүй байх нууц эвлэлийн гэрээг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаагаа мэдгдсэн. Энэ гэрээ нь түүний мэдээлэлд дурдсан шиг гэрээ юм бол ямар төрлийн гэрээ юм бэ? Хэдийгээр одоогоор тодорхой болоогүй байгаа ч гэсэн өнөөдөр бид ийм гэрээний талаар ярилцах юм аа. Олон улсын эрх зүйд үүнийг Гагийн ордер буюу мэдээлэл задруулахыг хориглосон заалт бүхий эвлэрлийн хилцэл гэж нэрлэдэг. Ийм гэрээ нь маргааныг шүүхээс гадуур шийдэх нэрээр мэдээллийг нуух хатуу заалтыг шургуулдаг хууль дааны чанартай гэрээ байж. Иймэрхүү гэрээ байгуулдаг гол зорилго нь улс төрчдийн авилга алдаатай холбоотой мэдээллийг арилгах, гэмт хэргийн нотлох баримтыг бизнесийн нууц нэрээр дарах, шүглүүлэгч нарт төлбөр төлөх замаар үннийг хэлхийг нь хориглох. За тэгвэл олон улсад ийм төрлийн гэрээ байгуулж байсан тохиолдол байдаг юм болов уу? Трамп ба Stormy Daniels. Дональд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээллийг нуухын тулд гэмт хэрэг ёс зүйн үйлдэлийг нуух төлбөр төлж нууц гэрээ байгуулсан. Үр дүн нь юу байв? Энэ нь хувь хүний асуудал байсан ч санхүүжилт нь хууль бус байсан тул Трамп эрүүгийн хариуцлагад татагдсан юм а. Ангол улсын ерөнхийлөгчийн охин Африкийн хамгийн баян эмэгтэй гэгддэг байсан Изабель Дус Сантош нь өөрийн хөрөнгөө хууль ёсны болгох мөн өөрийн авилгын талаарх мэдээллүүдийг дарах зорилгоор өрнөдийн зөвлөх үйлчилгээний компаниудын сүлжээг ашиглаж байжээ. Үүнд PwC болон Boston Consulting Group багтсан. Эдгээр компаниудад Анголын төрийн өмчт компаниудаас сая Америк долларын төлбөр төлж улсын хөрөнгийг хувьдаа завшиж буй үйлдэлээ нуун дарагдуулж өөрийгөө хүндэтгэл хүлээх үз цэвэр нэр хүнд бүхий хүн гэж харагдуулжээ. Засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дараа гарсан Б Солонгоо энэ гэрээг 2021 оноос мэдээлэл солилцох зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр байгуулсан гэж тайлбарлаж байгаа. Хууль зүйн болон ёс зүйн талаас бидний ярьж байгаа энэ гэрээг гэмт хэргийг нуун дарагдуулах, нотлох баримтыг устгах зорилготой Гагийн ордер гэдэгтэй олон улсын эрен сууж дахь сэтгүүлчд болон манай улсын хууль зүйн дотоод хэргийн сайд санал нэгдэж байгаа юм аа. Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах зорилготой гэрээ бол олон улсын эрх зүйн жишгээр хизээч хууль ёсны байдаггүй. Хуулийн хамгийн том эрх мэдэлтэн гэж болох эрхэм ингээд мэдэгдчихлээ. Бас хууль зүйн яамны дэд сайд байсан хүн эргүүлээд тайлбар хийчихлээ. Ингээд л болоо юу? Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэхээр аль байгууллага нь энэ талаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж бидэнд мэдэгдэх юм бэ? Зөвхөн энэч биш, улс төрчдийн оролцсон гэх хэргийн маш их баримт асуудлыг хууль зүйн сайд болон бусад албан тушаалтнууд эргэж гаргаж тавьсан. Тэр асуудлууд яг аль шатандаа яваа? Хэн нь буруутай? Ямар шийтгэл оногдуулах гэж байгаа талаар хууль хяналтын байгууллагаас эргэж мэдэгдсэн тайлбарсан зүйл байгаа юу? Дөнгөж саяхан Монгол Ардын намын баг хурлаар улсын их хурлын гишүүн Дэ Амар Баясгалан эрчим хүчний сайд асан энэ 50 бэх улсын их хурлын гишүүн Булган Туяа болон баг хурлын гишүүн асан Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Монгол Ардын намын дарга учрал мэдэгдлээ. Улс төрчдийн энэ мэт үйлдэлүүдийг нь харахаар хууль хяналтын байгууллагууд дүгнэлтээ хийгээд буруутай этгээдүүдийг нь тогтоогоод хэрэг татаад байгаа юм шиг. Тэгтэл одоо болтол улс төрчдийн оролцсон гэх томоохон сенсацтай хэрэгүүд шүүхэр шийдэгдсэн тохиолдол бараг үгүйтэй адил. За ингээд эцэст нь асуухад хэн нэг хүн улс төрийн зорилгоор нэр хүнд олж авах, бусдыгаа хардуулах хэрэгсэл нь хэвлэл мэдээдийн салбарынхан болоод байгаа юм биш үү? Сэтгүүлчд сэтгүүл зүйн байгууллагууд эцсийн бүлэгтээ үннийг биш харин үнэн гэж тайлбарласан болгоныг мэдээлсээр байх юм уу? Анхаар тавьсан танд баярлалаа.